дараагийнх нь 5 дугаар тооны шинжүүл 5 тэг ба 5-аар төгссөн байх ёстой. 5 дугаагийн тулд аливаа тоо тэг эсвэл 5-аар төгссөн байна. За тоо 6 дугаагийн тулд энэ тоо 6 дугаагийн тулд яах вэ гэхээр энэ тоо 2-т мөн энэ тоо 3 дугаагдах ёстой. Тэгжүүч тэр тоо энэ тоог 6 дугаагдана гэж үзнэ. За энэ тоо 8 дугаагдахын тулд яах вэ гэдэг асуудал яригдъя. За энэ тоо 8 дугаагдахын тулд сүүлийн 3 цифрээс тогтсон тоо нь 8-д хуваагдах ёстой гэсэн үг. За одоо би А, Б, С, Д, Е гэсэн 5 оронтой тоо байсан бол С, Д, Е гэсэн 3 оронтой тоо нь 8 хуваагдчихвол ийм бол яах нь вэ? А, Б, С, Д, Е 8 хуваагдана. За 4 бас ялгаагүй энд 4-ийг үлдээсэн байна. 4 бол яа гэхээр энэ тоо 4 хуваагдахын тулд яаж хуваагдах гэхээр за би зүгээр 5 оронтой тоо жишээ аваад биш өөр хэдэн ч оронтой байж болно. Д, Е гэдэг төгсгөлийн 2 4 хуваагдчихвал А, Б, С, Д, Е гэдэг тоо 4 хуваагдана. Хэдэн ч оронтой тоо байж болно. Сүүлийн 2 4 хуваагдвал тэр тоо 4 хуваагдана. За 5 хуваагдахын тулд зөвсөглөө орон зургууд тэг эсвэл 5 байх ёстой ярьсан. За энэ тэгтээ бичиж 5 хуваагдахын тулд энэ тооны сүүлийн цифр энэ тооны сүүлийн цифр тэг эсвэл 5 байх ёстой. За цааш нь 9 хуваагдахын тулд энэ тоо 9 хуваагдахын тулд цифруудын нийлбэр нь 9 хуваагдах ёстой. Тэгвэл ийм бол энэ тоо 9 хуваагдана. За дараагийнх нь за 10 хуваагдахын тулд төгсгөлийн цифр нь тэг байх ёстой ойлгомжтой. За тэгвэл одоо эдгээрээс гээгдэж байгаа тоонууд буюу 7 11 13 гэдэг 3 тооны хуваагдах шинжийг өнөөдөр ярих гэж байна. За ер нь нийтлэг шинж бол яг тус бүр дээрээ ч нэг зөвсгөлийн орныг аваад тэдээр үржин гэсэн шинж байдаг л та. Тэгэхээр нийтлэг шинж бол энэ одоо гурвуулан дээр нь биелж үйдэг шинж гэвэл аливаа олон оронтой тоо байл л да тийм ээ. За Б, С, Д, Е, Ж, H, K гэдэг ч юм уу. Тэгэх юм бол энэ тоог хойноос нь 3-3-аар нь салгана. 3 цифрээр. За энэ салгасан завсар болгонд нэмэх хасах тэмдэг ээлжлээ бичиж байна. Нэмэх хасах тэмдэг ээлжлээ бичиж байна. За нэгсэнд одоо А, Б, С дээр нэмдэг нь Д, Е мөн хасдаг нь Ж, H, K. За энийг бодоход энэ тоо 7 төгжвөл бас 11-т 13 төгжвөл энэ тоо анх өгсөн том нь 7 13 11-т хуваагдж байна гэж үздэг. За 11 дээр нэг өөр нэг шинж байдаг. Ямар шинж гэхээр тооны тэг сундгой цифруудыг ажигладаг. За ийм сорондод байгаа бол би нэгсэндөө дээр нэмэх хасах тэмдэг ээлжлээ биччихдэг. Тэг сундгойг нөгөө талаар нэрвэл. За тэгээд нэмэх тэмдгийн доорогоо тоонуудыг нэмээд хасах тэмдгийн доорогоо тоонуудыг цифруудыг нэмээд ихээс нь багыг хасахад гарсан тоод бол 11 хуваагдвал уг тоо 11 хуваагдана гэдэг. Цифруудын тэг сундгой байрандах цифруудыг нь тэгш байрандах цифруудын нийлбэрээс сундгой байрандах цифруудын нийлбэрийг хасна. Эсвэл сундгой устгах шин ч юм уу ихээс нь багыг хасж байна. Тэг гарсан тоо 11 хуваагдвал тэр 11 хуваагдана гэж үзнэ. За энд нэг хуваагдал дээр нэг юм оюун мөмөг болох хэрэгтэй. 0-ыг ямар нэг тоонд хуваавал хуваагдж байна үздэг буюу 0 гарч байна гэж. 0-ыг хуваах нь А гэдэг бол тэг гардаг. Тэгэхээр тоог тгийг тоонд хуваавал хуваагдж байна гэж үздэг. Жишээ нь одоо 121 гэдэг тоо байл л да. 11 хуваагдсан шалгахын тулд нэмэх хасах тэмдэг ээлжлээд тавьчих. За нэмэх тэмдгийн доороо 2 цифрыг нэмбэл 2 байна. Хасах тэмдгийн доороо цифрүүд 2 байна. 2-оос 2 гэсээр 0. 0 11-т хуваагдана. Тиймээс 121 11-т хуваагдана гэдэг ч юм уу. Ийм зүйлүүдийг анхаарай гэж байна.
За тэгээ энэтэй холбоотой бодлогууд бодъё л дээ жишээ нь. За бодлого 1. За 5 дугаар ангийн математик сонгоноос бодъё дандаа. За 333,333 гэдэг тоо 7, 11, 13 хуваагдах уу гэж үзье. Энэ тоо 7, 11, 13 хуваагдах уу. За шууд хувааж өгөх нь үл үзэж болно. Гэхдээ хуваахгүйгээр яллах боддог үе. Хойноос нь 3-3-ын салгуул ингэж сална. Энэ хоёрын хооронд нь хасаад өгвөл 0 гарна. 0 бүгдэнд нь хуваагдах учраас энэ тоо гурвууланд нь хуваагдана гэдэг ч юм. Ингэж хурдан дөт аргаар гэс боддог үе гэж байна. За дараагийн тоо 9 хуваагдах уу. Ямар тоо юм гэхээр бодлого юм хэрэг юм бодлого. Бодлого 2. 0 тэгээд энэний араас 1-ийн араас 12 ширхэг тэгтэй. Тэн дээр 8-ын нэмбэл 9 хуваагдах уу гэж асууж байна. За тэгвэл 9 хуваагдах тооны шинж юу гэхээр цифруудын нийлбэр нь тэгвэл эхний тооны цифруудын нийлбэр 1 дээр нэмэх нь 12 ширхэг 0-ыг нэмчихэж штэ бид нэр. 12 ширхэг 0-ыг нэмэхээр 0 хэвээр хэвэн тэн дээр 8-ыг нэмэхэд нийт цифруудын нийлбэр 9 юм байна штэ. За би шууд яага нэмчихэж байгаа гэхээр энэ эхний тоон дээр 2 дугаар нэмэгдэхүүнийг нэмэхэд одоо ийм л тоо үсгэхгүй 1 гिचээд хэдэн 0 явах вэ гэхээр 11 нь 0 яв арын тоо 8 болох байхгүй. Мөн 11 ширхэг 0. Тэгээ энэ тооны цифруудын нийлбэр чинь 9 л байхгүй. Тэгэхээр 9 хуваагдах юм чинь анх өгсөн тоо маань 9 хуваагдах нь тодорхойлж батлагдж байна гэсэн үг. За бодлого 3. За 1 дээр нэмэх нь 2 нэмэх нь гэх мэтлэн 21 хүртэл нэмээд энэ нийлбэр 7 хуваагдах уу гэж байна. За нэг юм анхаарах бодлого 1 гэж би бодлогоо бичмэл бичлэгээ паузлаад бодлого өөртөө бодож үзээрэй заавал. Тэрний дараа бодолт буюу хинтийг баг багаар аваарай. Шууд бүгдийг үзчих юм бол юм жаахан юм үлддэггүй талтай байдаг. Тэгэхээр айлуулах бодлогыг өөртөө нухаж үзчихээ дараа нь хинт аваад ч юм уу учрыг олох юм бол хамаагүй үр дүнтэй байна. Одоо жишээ нь энийг 21 хуваагдах хэсгийг шалгахын тулд би бол ингэ энд 21 тоогоомж би нийлбэрээ шууд олъё. Энэ нийлбэр юу гэхээр захын 2-ыг нэмэхээр 22 мөн. Дараагийн энэ нийлбэр чинь бол ийм штэ. Захын 2-2-ыг авдаг аргаар үгдэх юм бол 22-ыг үржих нь 21 хуваах нь 2 штэ. За тэгэхээр энэ юу болох вэ гэхээр 11-ийг үржих нь 21 гарна нийлбэр маань. Тэгэхээр энэ 21 гэдэг тооны үржүүр орсон чинь тоо 7 хуваагдах нь тодорхой. За яагаад энэ томьёо гарч ирсэн учраас нөгөө нийлбэр болдог хичээл дээр үтсэн шүү дээ. 1-ээс 21-ийн нийлбэрийг олъё гэвэл энд сондгоо ширхэг тоогоод байвал толгой өргөдөл энд 0-ыг нэмчээ. Тэгэд энэ хоёр захын 2-ыг нэмэхээр 21, дараагийн 2-ыг нэмэхээр 21 үүснэ. Хэдөө 21 үүсэх юм бэ гэвэл энд 0 21 тоовсон дээр 0-ыг нэмэхээр 22 тоо болц. 22 тоог 2-2-оор нь аваад байвал 11 ширхэг 21 үүснэ. Тэгээ 11 ширхэг 21 үүсч байна гэсэн. Бүр нэгээс энэ томьёо гарах зүйн шүү дээ бид нар чинь. Нэгээс энэ нийлбэрийг олохын тулд энд нэг нэмээд энээр үржих 2 тоо. Ер нь энэ санаанаас л гарч ирсэн зүйл байхгүй. За цааш нь. За бодлого 4. За бодлого 4 дээр болохоор биш дээ хэдүүлээ. За бүх цифр бичлэгтээ орсон ийм бодлогод. Бүх цифр бичлэгтээ бичлэгт орсон гэж. Орсон 5 хуваагддаг хамгийн бага тоог олъё. 5 хуваагддаг. За 5 Ад нь 5 гэж, Б'д нь 20 гэж. За бүх цифр орсон ирнэ 5 хуваагддаг, 20 хуваагддаг хамгийн тоог гэж. За тэгвэл 5 хуваагдахын тулд яах ёстой вэ? За А-гийн эхлэе бод. 5 хуваагдахын тулд 5-аар төгснө эсвэл 0-оор төгснө. 5-аар төгснө их хөх үү, 0-оор төгснө их хөх үү гэдгийг бодно хэдүүлээ. Тэгэнгүүтээ аль хамгийн бага гэсэн учраас 0-ыг аль 3 дугаар оруулах тусмаа бидэрт ашиг те. Мэдээж би нэгээр эхлүүл бүх цифр орохч 0-оор эхэлж болохгүй.
За одоо би нэгийн араас хамгийн бага цифр 0-ыг авъя. Тэгээ 2 3 4 5 6 энэ 5-ын доо мэдээж хүчихгүй нөө 5 би хамгийн сүүл оруулах гэдэг юм чинь. 7 8 9 араас нь 5-ыг хүчиж. За энэ бол хамгийн бага нь байна гэж би итгэлж байна. Хэрв нэгийн араас 1 2 гээ явах юм бол энэ чинь оронгийн тон тэнцүү учраас энэ тон их болчих гээд байгаа байхгүй. Энэ хэсэг нь их болчих гээд байгаа. За тэгвэл бэд нь 20 хуваагдахын тулд яах юм 0-оор төгсөхөөс өөр аргагүй. Тэгээ 0-ийн өмнөх цифр тэгш цифр ухаас аргагүй. Тэгш хамгийн ихийг хойш нь бичиж аль болох нэг бага байлгахын тулд. Мөн үү. За тэгэл одоо би нэг урагш нь авард нь хамгийн бага ухаар бичихгүй 1 2 3 4 5 6 7 9 тэгээ араас нь 80-ыг авчихад хамгийн бага байж чадна гэсэн үг. За тэгээд үлдсэн цааш нөгөө ийм бодлогод бай. Ер нь зөндөө бодлого номон дээр үлдэн өөрсдөө бие тааж бодоод байхыг хүссэн өсч байна. За эдгээр бодлогуудыг санаа аваад, хийн таваад аль болох бодцгоо шүү. За тэгвэл дахиад нэг юм хуваагдсан бодлогод бодъё. Оронгийн тодорхойтой бодлогод байна. Ямар бодлого юм гэхээр А, Б гэдэг хоёрын тон дээр БА гэдэг хоёрын тоныг нэмбэл 11-т хуваагдах үг нэ. За энэ хуваагдах үг гэж. За тэгвэл оронгийн тодорхой тус бүр хийжүүл эхний тооч юу юм гэхээр 10А дээр нэмэх нь 1 Б гэсэн үг. Хоёрдугаар нэмэгдэх нь чинь 10Б дээр нэмэх нь 1 Б А гэсэн үг. Нэмчгээр А-нуудыг нэмэхээр 10А дээр 1 А-г нэмэхээр 11-ийн ширхэг А болно. Нөгөө төсөөдийг шүнийг нэмэгдэх бол 11 Б болно. Тэгэхээр энэ нийлбэр 11-т хуваагдах үгээр нийлбэр тус бүр 11-т хуваагдж шүү дээ. Яг тэгвэл 11-ийг үржүүр агуулсан юм чинь 11-ийг үржүүр агуулсан юм чинь тэр үржүүр 11-т хуваагдана л гэсэн үг шүү дээ. Нийлбэр тус бүр хуваагдж юм чинь нийлбэр нь хуваагдана гэж батлагдж байна гэсэн үг. За дахиад яхан хүн төвтөр нь хойшлуулад бодъё. Бодлого 5 хүч. За тэгээд энэ хичээлээ өндөрлүүлээ энэ бодлогыг бодод. За 3 6 9 шиг нэг энэ цифр өччих. 4 5 6 7 8 9. Энд 37-д хуваагдах уу? За энэ хуваагдныг батлагч шууд хуваагдана. За энэ 37-д бодлого учраад 37 харагдвал нэг ийм содон юм байдаг. 37 3-аар үржүүл 111 гарч идэг. Ижилхэн 3 цифр гарч идэг. Энэ ер нь энэ тэнд 37 гэдэг ампны тоорсон бодлогон дотор их хэрэг болдог энэ хийнт. За тэгвэл энийг 3-3-аар таслаад үзэх яг гуруулаад багтаж байна шүү дээ тийм ээ. 111 111 юм чинь хангалттай. Одоо би нэгснээр 111 үчиг нь 16 шиг төвч шүү дээ. Мөн 16 зэрэг 6 шиг төвч чинь. Дахиад 111-ийг үрждэг нь оронгийн би 3-3-аар задлж байгаа байхгүй санаа. 1000 гэж хүчин нэмэх нь 111. Гэтэл нийлбэр тус бүр 37 хуваагдаж байна шүү дээ. Бүгд 37 хуваагдж байгаа юм чи 3 нийлбэр гарах S доо буюу анх өгсөн том 37 хуваагдах нь тодорхой гэсэн үг. Өнөөдрийн хичээл өндөрлүүлье.